Гэрэлтийн сон хөтөлбөр Баасан гарагийн номын үдшээрээ үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрч байна. Энэ үдшийн номын зочноор бид Жамсүрэнгийн Залбаяр буюу үзэгч та бүхний нэрлэл зорьсон бидний сайн танил Амаг урьсан байгаа. Тэгэхээр Амагийн хувьд номын үдшийн зочин болсныг манай үзэгчдийн хийх нь мэдэж байгаа хаа. Амагийн шинэ ном хэвлэгдэж гарсан байгаа. Монгол Бадарчин буюу гайхамшигт ертөнц гэсэн одоо цуврал номын 1-р баталж гарсан ийм ном байгаа. Тэгэхээр зэрэг энэ номын талаар болоод Амагийн аяллаа талаар үзэж та бүхэндээ хуучлахаар энэ үдш студидтэй урьсан байгаамаа. За танд энэ үдшийн мэндийг хүргэе. За ингээд та бүхэнд бас телевиз үзэж байгаа бүх хүмүүст бас энэ үдшийн мэндийг хүргэе. Тэгээд өмнө болохоор бас та нэвтрүүлэлд орж исэн. Гэхдээ урлагийн хүн байсан. Тэ өөрөө орчин хөгжим, электро, транс гэж ярьдаг байсан бол өнөөдөр ингээд бас номоор орсны бас сайн санагдаж байна л да. Тэр одоогоос нэг 8-9 жилийн өмнө тийм ээ Амаа бол дөнгөж хор гарсан жижигхэн залуу би сайн санджаануудтай ирж ярилцлаганд орж ирсэн. Хөгжим тоглоод ингээд урлагийн хүн ирж ирсэн. Өнөөдөр бол олон жилийн дараа дэлхийг тойроод одоо нийтдээ хэдэн мянган километр ч аялаад ирсэн юм дээ. 69 орноор аялаад 4 жил 6 сар гаруй хугацааг одоо аялж өнгөрөөгөөд ирсэн. Аяллахаа түүхээр ингээд ном болгож бидний өмнө одоо гаргаад тавьчихсан. Ингээс сууж энэ цаг хугацаа шидэг амархан юм. Тийм ээ. Яг тэр цаг хугацаанд тойлуулдаг сонирн байсан. Яг явж явах үедээ ингээд цаахаа нэг яваад 2 жил яваад ирнэ гэж бодож байсан. Тэгэл 25 та залуу шүү дээ. Тэгэл хөрөөд ирсэн чинь 31-т болсон байсан. 31 хүрсэн тэгээд миний хувьд болохоор яг явсан ирсний хооронд болохоор нэг л өдрийн зөрөө байгаад байгаа. Яг ингээд вагоноор явал өнөөдөр ирсэн юм шиг. Гэсэн чинь Улаанбаатар 5 жил болсон. Хүмүүс бүх амьдралууд өөрчлөгдсөн. Тэгээд бүх хүмүүс бүх найз нөхдүүд ингээд өөрчлөгдсөн. Тэр хугацаанд бас их сонирн байсан. Яг нэг цаг хугацааны машинаар явж аваад ирсэн юм шиг. Тэгээд яг шуурхай номны ажилд орсон. Ягаад тэгэхээр яг нэг хүн болгон бас интернет би болох аялж байхдаа цаг тухайд мэдээлэлээ тэ үтсэн харсан зүйлээ ингээд бус монголчуудаа хүргэё. Яг гэвэл өмнө нь бол бидний боломж бол хаалттай байсан. Социализмд хаалттай байсан. Дараа нь 90-ад оны үед нэг виз санхүүгийн маш олон асуудал байсан учраас монголчууд тэр олон дэлхийг бол нээж үзэж чадаагүй. Тэгэхээр би нэгд гарч байгаа юм чинь бас сайн мэдээллүүдийг ингээд явуулаад ийгээд маш их шургуу ажиллаж байсан л да. Тэгэхээр ирэхэд юу болсон гэхээр яг өнөөдөр төвшөнд эдгээр маань техник технологи хөгжиж байгаа гэсэн ингээд олон хүмүүс интернет бас ордог юм байна тий. Энэ интернет орох боломж нь хязгаарлагдсан бол юм цаг ч юм уу тий. Тэгэхээр интернет компьютер гэдэг чинь өөрөө бас жоохон бас нэг нэлээд их ядаргаатай байдаг л да. Өнөд гэрэл өөдөөс тусдаг учраас тэгээд за энэ ном гарах юм бол ерөөхдөө зүгээр юм болов гэд тэгээд одоо 9 цуврал одоо Монгол Бадарчин гэдэг нь болохоор 9 цуврал номыг гаргаад тэрэн дотороо эхнийх нь болохоор ингээд гайхамшиг ертөнц гээд энэ нэртэй гаргасан. Энэ Монгол Бадарчин ном дөнгөж саяхан буюу одоо өнгөрсөн сард 11 сарын 27-нд нээлттэй юм байл шүү дээ. Тэгээ энэ хугацаанд бас хамгийн их ашиг орлогыг цуглуулж энэ төр номын хэлбэр дээр бестселлерийн 2-т орчихсан байгааг манай үзэгчд бас сая энэ төр номоос хийсэн сурвалжлагаас харсан баг. Тэгэхээр зэрэг Амагийн энэ дэлхийд тойрсон 65,000 км аялсан гэж бичсэн байлоо. 65-аас ч илүү ил. Дэлхийн бүслөөрөө 40,000 км байдаг. Тэрнээс ч илүү одоо урт замыг 65 гэдэг нь болохоор манай аав зүгээр нийслүүдийн нэг шугамар нийлүүлсэн байлээ. Гэтэл нөө нийслүүдийн хоорондын замууд ч нааш цааш тэг зарим газар болохоор замаасаа хол явах ч юм уу тийм тохиолдол байсан. Тэгэхээр яг тэрийг нэг хамгийн сүүлдээ нэг тооцоолно гэж бодож байгаа. Би ингээ аяллаа бас сонирхолтой зүйл яасан гэхээр өөрийнхөө унтсан ор юм уу майхан бүх зургуудад хардаг байсан. Тэгээд өтсөн бүх газрууд хотуудын нэрүүд гэдэг энэ бүгдийг цуглуулж байгаа сүүлдээ ингээ нэг том ингээ тайлан хий гэж бодож байгаа юм. Маш сонирн байж магадгүй гэж бодоод одоохондоо яг зөвөр 69 улс гэж байгаа боловч яг зарим улсууд нь дотроо холбооны улсууд байна те зарим улсууд нь жишээлбэл зүгээр бараг нэг захаас нөгөө зах руу цаг 30 минут яваад гараад өнгөрчдөг бас улсууд байна те тэгэхээр яг зөвөр одооны байдал дээр 69 орн гэж одоо нэгдсэн улсын байгууллага хүлээн зөвшөөрсөн тэр нэрээр нь л яваад байгаа. Яг дотроо задаргаа гарвал нэлээд бас өөр томд гарах байх гэж бодсон л да. Одоо бид жишээл Оросын холбооны улс гэж үнэхээр Оросын бид нар ингээ Оросууд гэдэг бол чинь бол Оросын холбооны улс дотроо бас тусдаа республик буюу бүгд найрамд улсуудтай тэгээд тэрний болохыг халдмагийн улсыг бас байж ах шийдэ. Тэгэхээр тэрийг нэгдсэн үндэсний байгууллагад оруулахгүй гэж тоолох юм бол энэ бас тусдаа бас нэг улс байж ах хэрэгтэй юм аа гэд бас гэж бодож байгаа. Тэгээд одоо өнөө цагт бол дэлхийг тойрно гэдэг үүрэг хүчээ өөрөөд ганцаараа гараад явах эр зоригтон бол тийм олон байхгүй л би бол амаг боддгийн энэ бол за бидний үеийн одоо баатар юм уу да Бадарчин гэхээсээ илүү манай үеийн баатар юм уу гэж харддаг юмад иргэдэн одоо бас магтаж хэлхэн зүг болоо биднээс хүмүүсийг байгаа үед нь хайрлаж байгаа үед нь магтаж авах хэрэгтэй юм болоо гэж боддгийн. Тэгээд энэ нэвтрүүлэгт өөрсний учир бас энэ номын тухай хоёлын ярих байгаа Монгол Бадарчин энэ гайхамшигт ертөнц гэдэг энэ ном одоо 9 цувралын чинь эхний хэсэг болж байна. Яг чухам юуны тухай өгүүлсэн цааш өгүүлэх 9 цуврал маань яг ямар чиглэлээр өөрөө яаж үргэлжлэх юм бэ?
За миний бичсэн тэмдэглэлүүдийн тоогоор бол дунджаар одоо гараагүй гэхэд нийтэд олон нийт гараагүй ягаад гэвэл найруулгын маш олон би нэг цаг тухайд нь бичсэн болохоор бас найруулж чадахгүй. Хамгийн гол тухайд бол шууд нэг протокол хөтэлдэг байсан л да. За ийм байлаа, ийм үнэтэй байлаа, ийм газар очлоо гэдэг. Тэгэхээр тэрийг одоо үндсэндээ миний блог, интернет блог нь болохоор ингээд би ширээн дээр ингээд хоол хийх гээд маах, төмөс, будаа ч юм уу гурил ингээд тавьсан гэсэн үг л дээ. А номон дээр болохоор тэр бүгдээр ингээд хоол яг оюун сайхан амтай хоол хийгээд яг оюун санаанд шууд хүлээж авахд бэлэн тийм одоо бүтцийг нь бүрдүүлсэн. Монгол Бадарчин гэж нэрсэн шалтгаан гэхээр яг Бадарчин гэдэг манайхаа одоо өнөөдөр нөхцөл байдалд ч нэг социализмын 70 жилийн үед хуучны бүхнийг үгүйсгээд тий одоо Монгол соёл бол энэ бүдүүлэг юм аа. Барууны соёл, Орос соёл бол хамгийн гоё гэж зааж агаад дараа нь тэр соёлд одоо тархиа угаалгацсан хүмүүс Европоос гараад ирсэн чинь Оросын соёл ч юм уу бүдүүлэг юм байна. Социализм гэдэг бол хэрэггүй юм байна. Америкийн юм уу Европын соёл хамгийн гоё юм байна гэд бас тэгж дахиад давхар тархинд угаагдсан орсон л да. Тэгэхээр энэ хугацаанд яг би бас өөрөө тэр нэг угаалтанд орсон байсан учраас бас нэг үедээ бас би тэгж бодож байсан. Ерөөсөө энэ Монгол одоо дээлч мөнцний гэдэг бол шал бүдүүлэх хуучных ч юм уу тий. Эсвэл Орос гэж хэрэггүй болсон юм. Ерөөсөө Америк маягаар амьдрах хамгийн гоё юм байна гэж бодож байсан. Тэгээд энэ бүх хугацаанд ингээд аялаад бүх одоо хамгийн өндөр хөгжилтэй орнуудаас хамгийн хэцүү байдалтай улсууд ингээд үзээд аялж байхад юу ойлгосон бэ гэхээр ерөөсөө Монгол гэдэг чинь өөрөө бас агуу том соёл юм байна шүү дээ. Тэ бидний одоо ингээд хоорондын харилцаа, бидний хэл, соёл, хөгжим бүх зүйлүүдээр маш олон одоо энэ хэдэн 10,000 жилийн тэ одоо хэдэн мянган жилийн ингээд юм шүүлтүүрээр тэ үлдсэн тийм гайхамшигт гоё соёлууд юм байна. Энэ бол би ингээд жишээл дэлхийн одоо Америкт очсон ч гэсэн хаач очсон би ингээд өөрийгөө Монгол гэхээр яг ч нэг яаж тайлбарлахыг мэддэг байсан өмнө тэр утгаараа ингээд заавал тэднийг дагаж ингээд тэдний нэг юм сүдэр маягийн болдог гэсэн өөрөлдвөл гурав дахь ертөнцийнх ч юм уу тий. Гэтэл би ингээд аялж байхдаа өөрийнхөө яг нөө Монгол гэдэг соёлын бодит чанарыг нь олж мэдсэнийхаа дараа яасан гэхээр очсон хүн болгонд би Монгол гэдгээр бахархдаг байсан. Би ямар ч соёл одоо өндөр хөгжилтэй юм уу ямар ч баян улс дээр очсон гэсэн би ингээд манай соёл бол ийм шүү дээ. Бид нар бол ийм манай нүүдэл, манай байгаль, манай хөгжим гэдэг. Тийм жишээ жоохон жишээ үзүүлэлт дээр ангаж ирсэн бор. Тэгээ тэр энэ бүх хугацаанд би яг үндсэндээ цэвэр Монгол болоод босоод ирсэн л дээ. Монгол гэж энэ бол 804 жилийн түүхтэй ургийн холбооны улс аа. Бид нар бол ийм юу яадаг, бид нар ийм гений бодлого бол манад ийм хатуу байдаг, тэгээ ийм сайн байдаг. Манай зөвхөн хөөми гэдэг бол гээд хөөмийг тоглоулахад бүр хүмүүс ангадаг байсан. Тэгээ бид нар өнөөдрийг хүртэл хүн дээр дэлхийн соёл иргэншил ингээд даяаршаад бүгд аль улсад байгаа гэж мэддэхээргүй зарим хотууд ингээд зөв зогсож байгаад би аль улсад байгаа юм бэ гэж бодогдохоор байхад Монгол улс өнөөдөр хүртэл соёл нь одоо бол байгаа шүү. Өнөөдрийн соёл гэдэг бол гайхамшигтай гэж ярьжлээсэн. Тэгээд Бадарчин гэдэг нэр нь болохоор сүүлд ингээд түүх судалж байгаад гарч ирсэн л дээ. Тэгээд яг хуучин болохоор хүмүүс ингээд одоо тодорхой хэмжээний мэдлэг боловсрал авч авангуудлаа бадарчилдаг байсан. Бадарчлан гэдэг нь ерөөхдөө тэгээд амьдралын утга учирыг олохын тулд жоохон зовхол юм л да. Тэгээд өсөж үзнэ, ядарна, даарна. Тэгээд тэр болгонд л нөхөний мөн чанар гарч ирнэ. Тэгээд үнэт зүйлд нь бий болж байна л да. Тэгэхээр өмнө жишээлбэл надаа ингээд хамгийн гоё гар утсах юм бол би тэгэл те одоо хүмүүс үзүүлээд гоё амьдарч байгаа үзүүлэх юм гэж боддогсон. Одоо юу вэ гэхээр гар утсан зүгээр хэрэглээ байна. Надаа хамгийн гоё юм нь юу юм бэ гэдэг тэр нөө өөрийгөө таних тал руу илүү орсон. Тэгэхээр Монгол Бадарчин гэдэг нь болохоор одоо залуучуудад за та нар ингээд те яг өнөөдөр ингээд маш олон төөрөгдлүүд байна. Бид нэр одоо дэлхийн интернет, дэлхийн телевизэд биднэрт ингээд гоё амьдралын тухай маш их мэдээллийг суулгаж байгаа хэрэг те гоё амьдрал гэдэг бол гоё хувцас ч юм уу те ийм брэндтэй байх хэрэгтэй гэд. Гэтэл залуучууд өөрсдөө таньж мэдээч. Тэхийн тулд та нар аялах хэрэгтэй, бадарчлах хэрэгтэй. Зүгээр өөрөө ч өөрөөд одоо Бенгэлд өнөөдөр ингээд энэ 4 жил хагас би нэг стресс гэж өнгө амьдарч байсан. Би ирэхэд Улаанбаатарт ирээд би стрессд эхэлж байна. Улаанбаатарт ирээд би депресд орж эхэлж байна. Яг тэгэхээр нэг энэ 4 жил хагасны хугацаанд би яг амьд үлдэх өөрийнхөө хэрэгцээгээд тий одоо хангах. Тэгээд хүн намайг юу гэж хэлнэ хамаагүй би зөв өөрийн зөв гэсэн зүйлийг хийж амьдарч байсан. Нийгэмд амьдарч байгаа өнөөдрийн жишээ Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс чи өглөө босоод за ингэх ёстой, тэгэх ёстой, ингэж харагдахгүй болохгүй, ийм хувцсандүүд нь гадаа гараад ингэн ийм танихгүй хүнтэй мэдлэн ингэ тий ийм олон нэг нийгмийн шаардлагууданд ингээд холдчихоор хүн депресс стрестэнд ороод эхэлж байна да. Тэгэхээр ийм стрессгүй амьдарч байсан хүний хувьд би зүгээр ирээд яг би амар том нэмсэлд орж исэн те Монгол орж ирээ те би гудамжинд ингээд яваад инээж хахад хүмүүс ингээд амар гайхаж хараад те энэ юунд инээд би болохоор би өнөөдөр амьд байгаад байгаа юм те их орондоо байгаад байгаа юм хаанч очсон хүмүүс намайг те гадны хүн виз шалгахгүй те ингээд гадуурхгүй байгаа юм би чөлөөтэй үедээ одоо юу гэдэг те одоо тэр эрхчлөө би мэдэрсэн. Тэгэл хот яах вэ хэдийгээр ингээд тоос шороо те утаатай байсан ч гэсэн би ингээд 30 минут хотоос ингээд машинаа гараад цалхин дээр гараа зогсох тийм боломж байна. Яг тэгвэл жишээл Өмнөд Африкийн улсад Йоханнесбург хотод амьдарч байхад зөвхөн би өөрөө хотын төвд амьдарч байгаа. Тэгээд би хотын төв рүү ороход 30 км явдаг гэсэн. Тэгэхээр тэр хүмүүс нөө салхинд гарах те зүгээр ингээд байгальд байх гэдэг боломжууд нь одоо Парис хот ч тийм л байна л да. Байгаль гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр миний хувьд бол
хоох ингээд Улаанбаатар зүгээр цонхоор ингээд уул харагдаад ямар гоё юм бэ гэд тийм жижигхэн энэ чинь амьдарч байгаа хүмүүсийн анзаардгүй зүйлүүд нь би ингээд явж ирээд ойлгож эхэлсэн л дээ. Тэгээд